35 жил энэ шинэ нийгэмд шилжих гэж оролдож байна шүү дээ. Монголын эдийн засаг бол нэг хаврын цаас айлсны дараа нэг тачир ногоо гардаг шүү дээ. Тийм үедээ байгаа эдийн засаг. Ийм үед эдийн засгийн асуудалд хуулийн хүчээр хутгалдах бол туйлын осолтой байдаг. Би бол ер нь баг хөдөлгдөг байсан шүү. Цагдаа магдаг. Бизнест оролцохгүй. Улс төрийн хайлахтай компани хоорондын тэмцэлд оролцохгүй. Шантаж хийхгүй. Хүчирхийлэхгүй. Бизнесийг ийм тачир нугаа шиг байх үед нь гიშгэж юм бол дахиж сэргдэггүй гэдэг юм яг л хатуу баримталж 20 жил явсан шүү дээ. Энэ дээр бас сүүлийн үед сэтгэл зовоос юмнууд яригдал ах юм шүү дээ. Энэ их хурл дотор чин том компаниудын хоорондын зөрчил орж ирж гал талцаж хэрэлдээл. Энэ бол зохистой биш шүү дээ. Улсын хурлын гишүүдийг 126 болгож одоо олон намын төлөөллийг энэ улсын парламентод оруулж ирсэн. Ингэснээр одоо их олон зүйл өөрчлөгдөн сайжирна гэж үзэж ирсэн. Тэгээ та одоо энийг ер нь юу гэж дүгнэж байна? Ингээд одоо олон компани гэдэг юм уу тийм аж ахуйн нэгжүүдээс хандив авсан улс төрчид болоод намууд маш ихээр гарч ирсэн. Эргээд бас улс орны эдийн засагт хор хөнөөлтөй байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Таны хувьд ер нь таны үед ч гэсэн одоо магадгүй энэ аж ахуйн нэгжүүдээс тийм мөнгө төгрөг авдаг юм улс орны болон талд ажилтдаг гэдэг ийм асуудлууд ер нь яригдчих байсан байна. Би байна шүү дээ. Их хурлын дарга байхдаа энэ их хурлын холбогдлолтой 2-3 хуулийг яг өөрийнхөө гараар оруулж бичсэн юм шүү дээ. Тэрэн дотор жишээ нь юу байсан юм гэхээр их хурлаас ажлын хэсэг гарч компаниуд шалгахгүй. Хувийн ч хавьсгал гэж. Ягаад тийм оруулсан юм гэхээр очиж байгаа хүмүүс нь улс төрийн зорилгоор асуудал хандаад тэгээд бизнес эрүүл сарвал явах замыг хаадаг аюул байсан учраас компаниудыг жишээ шалгах шаардлага байх юм бол зөвхөн төр өөрийнхөө бүтцээр дамжуулж аудит байд юм уу тэр вид төрийн юм гин шалгахаараа гэж байсан. Брокер шокер явуулдаг. Улс төрийн зорилгоор хувийн аж ахуй нэгж хувьсгалын аж ахуй нэгж явдад их хурлын гишүүд явж шалгалт хийх буруу гэж цэвэр хаачихсан байсан юм шүү дээ. Одоо ингээд шалгаад эхэлж явах шиг байна. Энэ их буруу. Энэ бизнес зах зээлийн эдийн засаг гэдэг юм чинь бол шалгарлаар явагддаг асуудал шүү дээ. Олон хүн бүжигнэж ороод чаддаг нь дээш явал чаддаг нь суурч үлдээл. Энэ Америк хөл дээр буссан төгжин эрдэл энэ шүү дээ. Чөлөөт зах зээл. Чөлөөт зах зээлийн асуудалд хуулийн хүчирхийлэлээр хэрэггүй байхад энэ оролцоход их муу. Би оюутан байхдаа нэг ном уншсан. Тэр ном болвол Титэмгүй хаад гэдэг ном. Монголоор орчуулах юм бол энэ зах зээлийн эдийн засаг тэрний дундаа энэ Америкийн бүх баячуудын хөрөмжсөн төвийг судалсан ном байдаг байхгүй юу? Тэр ном надад зүйл хуулийн сайд хийгээд их хэрэг болсон. Нэг гар хөдөлж байхад нөгөө талд нь тэр ном санаанд орж ирэл. Стратегийн ордын талаар танаас асууя л да. 2007 онд одоо 39 ордыг стратегийн ордод бүртгэх улсын хурлын тогтоол гарсан боловч засгийн газар үүнийг хэрэгжүүлээгүй. Ер нь энд яг ямар процесс болсныг та бас санаж гин үү? Энд дэр мэдээлэл өгөөч. Одоо ордуудыг стратегийн ордод бүртгүүлэхгүй байх улс төрчдийн ер нь лобби маш их байдгүй. Бас нэмээд асуухад та зарчим нийлэхгүй байгаа учраас танд санал болгож байгаа албан тушаалыг ажиллахгүй гэдэг. Би ч анхалтаа л башсан шүү дээ. Стратегийн орд гэдэг юм чинь энэ ийм учиртай юм. 94 онд ашигт малтмлын хууль гэж хууль байсан юм. Тэр бол одоо энэ геологийн том мэрэгжилтэн гэж хурцгой байсан. Чимд багш эднэрийн ичсэн хууль л да. Тэр үед чинь би хуралд нэг одоогийн залуучч гэж жоохон гөгдгөж болно шүү дээ. Тэгж гарсан хууль. Тэгээд тэр хууль явж ясан чинь Инх сайхан ерөнхий сайд болчиход Дэлхийн банкны төслөөр 97 оны
энэ 98 он ашигт малтмын хууль гэж гаргасан. Энэ барууны орнуудад хатуухан ярих юм бол энэ колоничлыг дээд зэгтэнд хүртэл хөгжүүлсэн орнуудад жижиг орнуудад хуулийн тулгуурт эхэлж хуулийг гаргуулж аваад хуулиар нь дамжиж улс төр эдийн засагт нь орж ирдэг. Тэр 98 он ашигт малтмын хууль тийм хууль байсан. Анхны өргөдлөөр лиценз өгдөг. Ямар ч үгээр шалгалтгүй. Тэгээд тэр үед ч үдийн дээж үгүй хажууд ашигт малтмын газар байсан. Өдөр шөнөгүй 24 цагийн очиртай бөгчөд очиж зогсчихсан. Юм болж исэн шүү дээ. Тэр хуулиар нэлээ яваад тэгээд би их хурлын дарга байхад энэ хууль юм болохгүй байна. Ямар ч байсан энэ гол ордууд дээр нэг төрийн хараа байх хэрэгтэй байна гэдэг хатуу ойлголттой болсон юмсан дээр одоо энэ стратеги урд гэдэг заалттай хууль чинь батлагдсан. Тэр хууль батлагдах гэж яхад надад гадаад элчин сайд орж ирж байсан. Элчин сайд бол гэж болохгүй. Тэгээд би тэр элчин сайдтай муудалцаад бид нэр 300 жил хажуугийн хоёр орны ямар нэгэн байдлаар хамааралтай байсан. 90 оноос хойш Монгол бие дааж асуудлаа шийдвэрлэх юм эрхчлөлөг олж авсан. Энэ эрхчлөл хэн нэгэн гадаадын элчин сайд хүмүүс халдаж болохгүй. Би данд энэ хууль батлагдах хугацааг нь хэлж өгье. 14 хоногийн дотор наадах чинь батал. Тэгээд тэр элчин сайд уурлаад хараад явсан. Тэгээд яг 14 хоногийн хугацаанд нь батлуулсан. Тэр дотор ч энэ стратегийн орд гэдэг заалд орсон. Тэрний ерөнхий санаа нь бол ашигт малтмын асуудал зах зээлийнхаа зарчмаар явна. Тэгэхдээ Монголын цөм болсон энэ баялалд төрийн ямар нэгэн хяналт байна. Алдчихгүй тулд, бүтэн алдчихгүй тулд. Тэгээд тэр 34% заалд орсон юм байна. Тэр л явж байгаа. Тэгээд хууль батлагдсны дараа 50-аад ордны санал засгийн газраас орж ирээд материал нь бүрэн гүйцэд бүрдсэн 17 нурдын тогтоолыг баталсан. Тэр миний гараа хэсэгт. Тэгээд үлдсийн материалыг буцааж гүйцээгээд оруулж иргэдэг юм заалтаагаар утсан юм байна. Тэр бол цэвэр хуулийн асуудал. Зүгээр энэ асуудлаас сая тэр баялагын сангийн хууль гаргаж авах өөрөөр хандж байгаа бол хилцэл хийгээл шийдчих асуудал. Хоорондоо хэрэлдээд элдв улс төр хийгээд нэг хурлд оруулж иж улсын гэрүүл булгаад аж хэрэггүй л асуудал шүү дээ. Төр нь ч ойлгочих ёстой, компаниуд нь ч ойлгочих ёстой ийм асуудал. Ийм л юм байгаа. Өнгөрсөн хугацаанд ер нь энэ хуулийн ер нь яг хэрэгжиж ирсэнгүй. Одоо стратегийн ордуудаас тодорхой хүртэх энэ ажил яагаад хэрэгж ирсэн? Яг засгийн газрууд нь анхаарал асуулруулаад асуудал оруулж ирэхгүй байсан байлгүй дээ. Тэгээ сая энэ идэвхжиж байгаа хэлбэр нь бол нөгөө баялагын сангийн хууль гараад дахиж энэ асуудал эрчтэйгээр яригдаад ингээд явчихсан асуудал. Гэхдээ энд яг цэвэр хуулийн талаас харах юм бол компаниудыг буруутгаад байж хэрэггүй юм байна. Ягаад гэвэл тэр компаниуд тэр үед мөрдөж байсан хуулийн дагуу энэ асуудал орсон компаниуд шүү дээ. Тэдний буруу гэж ярьсан байна. Оюу толгойн гэрээ муу болсон сайн болсон гэж хэлдээр ярьцгаад. Оюу толгойн гэрээ чинь бол ерөөсөө л ганцхан зарчимтай юм шүү дээ. Тэр юу байсан гэхээр тухайн үед мөрдөж байсан хуулийн зарчмаар бидний үйл ажиллагаа явуулна л гэдэг ганцхан зарчим. Хэрвээ хууль хөндөж гарах юм бол гэрээ байгуулсан хуулиар явна гэсэн юм л зарчим. Сүүлд нь тэгэл энийг улс төр болгоод хардлагаас эрдлэг болоод хэрүүл болгоод ингээл явчлаа да.